Сайн байна уу? Энэ удаагийн хичээлээрээ нэр үгийн нөхцлөө үргэлжлүүлэн үзье. За, тийн алгалын нөхцлийг энэ удаагийн хичээлээрээ үзье. Монгол хэл нь 7 тийн алгалтай. За, түүн дээр бас чиглэлийн тийн алгалыг оруулж үздэг. За, нэрлэгийн тийн алгал нь тэг нөхцөлтэй. За, бусад тийн алгал нь өөрийн гэсэн нөхцөлийн хувилбаруудтай байдаг. За, тийн алгалын нөхцлийг нэр үндсийн араас залгахдаа тухайн үгийн төгсгөл болоод эрг үгийн алин болохоос шалтгаалж тус бүр хувилбараа залгадаг. За, эхлээд нэрлэгийн тийн алгал бол тэг нөхцөлтэй байдаг. За, харин харьяалахын тийн алгал нь бол олон хувилбартай байдаг. За, одоо бүгдээрээ харьяалахын тийн алгалын нөхцөлийг үзье. За, монгол хэлний харьяалахын тийн алгалын нөхцөл нь ийн, ни гэсэн нөхцөлийн хувилбаруудтай байдаг. За, эдгээрийг монгол бичгээр хэрхэн тэмдэглэх вэ гэвэл 3 хувилбараар бичнэ. За, эхний хувилбар бол на гэгүүлэгч буюу ийн гэсэн хувилбар. За, энэ бол я гэгүүлэгчээр эхлээд ихшээгээр үргэлжлээд на гэгүүлэгчээр төгсөж гин гэж үзнэ. За, дараагийн хувилбар бол гэдэс сүүл зурлагаар зураад энэ бол уун гэж уншина. За, энэ бол уун гэдэг нь бол уу хэмээх ихшгээр эхлээд на гэгүүлэгчээр төгсөж гин. За, дараагийн хувилбар бол дан үгийн адагт орох уу гэсгээр тэмдэглэгдэх хувилбар байна. За, ийн гэсэн хувилбарыг ихшгээр төгсөн үгийн араас залгана. За, жишээ авч үзье. Жишээлбэл аав гэдэг үгийг абу ийн. За, аав гэдэг үгийг харьяалахын тийн алгалаар хуваах юм бол абу ийн буюу аавын гэсэн үг болно. За, ээж гэдэг үгийг эжи ийн. За, ээжийн гэдэг үгийг ийхүү чинь. Төр гэдэг үгийг төөрүү гэж бичнэ. Ихшгээр төгсөж байгаа учраас я гэгүүлэгчээр эхэлсэн хувилбар буюу ийн нөхцөлийг залгаад төрийн гэсэн үг болно. За, уун нөхцөлийг гэгүүлэгчээр төгссөн үгийн араас залгана. За, тэгэхээр гэгүүлэгчээр төгссөн үгийн жишээлх юм бол гар гэдэг үг нь гэгүүлэгчээр төгсөж байна. Түүний араас уун нөхцөлийг залгаад гаруун буюу гарын гэдэг үгийг ийхүү чинь. За, жишээл ном гэдэг үгийг ма гэгүүлэгчээр төгссөн байна. Түүний араас уун хувилбарыг залгаад номун гэж бичнэ. За, мөн улас гэдэг үг нь са гэгүүлэгчээр төгссөн учраас уун гэсэн нөхцөлийг залгана. За, уу хувилбарыг зөвхөн на гэгүүлэгчээр төгссөн үгийн араас залгана. За, жишээл сонин гэдэг үг сонин гэж бичнэ. За, энэ бол на гэгүүлэгчээр төгссөн учраас түүний араас уу хувилбарыг залгана. За, энэ бол сонин уу буюу сонины гэсэн үг байна. За, хэрвээ үнэнний гэж бичвэл үнэн гэдэг үгийн араас харьяалахын тийн алгалын нөхцөлийг залгах юм бол үнэнний гэсэн үгийг ийхүү бичнэ. За, бид нэр үгийн язгуур үндсийг үзэхдээ нэрээс дахин нэр үндэс үүсгэж болох на үсгийг залгаж нэр үгийн үндэс үүсгэе гэж үзсэн. Жишээлбэл хонь гэдэг үг нь хонин гэдэг үндэс үүсгдэг. Тэгэхээр хонь гэдэг үгийг харьяалахын тийн алгалаар хувиргах юм бол на гэгүүлэгчийг нэмээд уу нөхцлөө залгаад хонин нуу буюу хонины гэсэн үгийг ийхүү бичнэ. За, дараагийн тийн алгалын нөхцөл нь өх оршихын тийн алгалын нөхцөл байна. За, өх оршихын тийн алгалын нөхцөл нь ДТ гэсэн нөхцөлийн хувилбаруудтай байна. За, эдгээрийг монгол бичгээр тэмдэглэхдээ хэвтээ Д уу буюу дуу гэсэн хувилбар, бас нэгэн хувилбар бол дур гэсэн хувилбартай. За, энэ ихшгээр төгссөн үг болоод зөөлөн дэвсгэрээр төгссөн үгийн араас залгана. За, нөгөө хувилбар нь босоо та гэгүүлэгч араас уу. За, мөн тур гэсэн хоёр хувилбараар бичнэ. За, үүнийг бол хатуу дэвсгэр үсгээр төгссөн үгийн араас залгана. За, жишээлх юм бол ах гэдэг нь ааха гэсэн ихшгээр төгссөн учраас дуу гэсэн нөхцөлийг залгаад ахад хэмээх үгийг ийхүү бичнэ. За, жишээлбэл ном гэдэг нь ма хэмээх зөөлөн дэвсгэрээр төгссөн учраас дуу гэсэн нөхцөлийг залгана. За, энэ бол номд гэсэн үгийг ийхүү бичнэ. За, мөн дарга гэдэг үг нь ихшгээр төгссөн байна. За, түүний араас дур нөхцөлийн аль нэгнийг залгана. За, энэ нь бол бичгийн хэлтэнд их хвчлэн тохиолддог. За, тур нөхцөл нь хатуу дэвсгэр үсгээр төгссөн үгийн араас залгадаг. За, жишээлх юм бол гэр гэдэг үг нь ра гэгүүлэгчээр төгссөн учраас туу гэсэн нөхцөлийг залгана. За, энэ бол гэрт хэмээх үгийг гэр түү гэж бичнэ. За, жишээл эгшиг гэдэг үгийг эгэ шиг гэж бичнэ. За, энэ бол г гэсэн хатуу дэвсгэрээр төгссөн учраас
туу, тур гэсний аль нэгийг залгана. За энэ игшигт гэсэн үг байна. За улас гэдэг нь улуус буюу саа гэсэн хатуу дэвсгэрээр төгсөж байгаа учраас босоо таагийн үлгэгчтэй хувилбарыг залгана. За энэ бол уласт хэмээх үгийг инхүү өчнэ. За эртний монгол хэлэнд үг хошигын тялгалыг аа хэмээх нөхцлөөр илэрхийлдэг байсан. За жишээлх юм бол танаа гэдэг танд гэдэг үгийг танаа гэж хүндэтгэлийн хэлбэрээр бичдэг. За энэ бол үг хошигын тялгалын нэг хувилбар юм аа. За мөн газар гэдэг үгнээс газраа. За энэ газарт гэдэг үгийг газраа гэх мэтээр илэрхийлнэ. За жишээлбэл тэдний өдөр гэх юм бол энэ өдөр эдүүрээ хэмээн бичдэг. За заахын тялгалын нөхцөлийг үзье. Заахын тялгалын нөхцөл нь ийг г гэсэн нөхцөл байдаг. За үүнийг монгол бичгээр бичихтэй хоёр хувилбараар бичнэ. За түүний нэг нь бол яагийг үлгчийн араас и гэсэн ихшгийг бичнэ. За нөгөө нь бол дан ийг ихшгээр тэмдэглэгдэнэ. За и гэсэн хувилбарыг ихшгээр төгссөн үгийн араас залгана. За энэ бол эр юм үг харгалзахгүй зөвхөн ихшгээр төгссөн үгийн араас залгана. Жишээлбэл дэгүү буюу дүү гэсэн үгийн араас и гэсэн хувилбарыг залгана. За тал гэдэг үгийн араас и гэсэн хувилбарыг залгана. Энэ бол талыг гэсэн үг байна. За мөн дэлэхэ буюу дэлхий гэдэг үгийн араас и хувилбарыг залгаад дэлхийг гэсэн үгийг инхүү өчнэ. За дан и гэсэн хувилбарыг гүйгүүлэгчээр төгссөн үгийн араас залгана. За жишээлх юм бол гэр ийг, ном и буюу номыг, улус ийг буюу улсыг. За гэх мэтлэн гүйгүүлэгчээр төгссөн үгийн араас дан и гэсэн хувилбарыг залгана. За дараагийн тялгалын нөхцөл нь гарахын тялгал байна. Гарахын тялгал нь монгол хэлний аас, эс, оос, өөс гэсэн дөрвөн нөхцөлийг илэрхийлнэ. За энийг бол бичихтэй аача, ээчээ гэсэн хувилбараар бичээд за төгсгөл харгалзахгүй залгана. За уншихтаа бол эр үгийн араас ном аача буюу номоос гэж уншина. За эгч гэдэг үгийг эгээчи гэд гүйгүүлэгчээр төгсөн түүний араас ээчээ гэсэн хувилбар буюу эгчээс гэдэг үгийг инхүү бичнэ. За мод гэдэг үгийг модуу. За түүний араас наа үндэс үс гэхийг залгахад модон. За модноос гэдэг үгийг модон аачаа гэж бичнэ. За жишээл хүний нэр болох соном гэмэх үгийн араас аачаа нөхцөлийг залгавал сономоос гэсэн үгийг инхүү бичнэ. За энэ мэтлэн эр эм үг болоод төгсгөл харгалзахгүйгээр гарахын тялгалын нөхцөлийг залгана. За дараагийн тялгалын нөхцөл нь бол үйлдэхийн тялгалын нөхцөл байна. За энэхүү нөхцөл нь ар, эр, ор, өөр гэсэн дөрвөн хувилбартай байдаг. За үүнийг монгол бичгээр тэмдэглэхдээ за эхлээд баар гэсэн хувилбар байна. За нөгөөх нь и, я, ар, яар гэсэн хувилбар байна. Баар нөхцөлийг ихшгээр төгссөн үгийн араас залгана. Яар нөхцөл нь гүйгүүлэгчээр төгссөн үгийн араас залгана. За жишээлх юм бол ус гэдэг нь уусуу гэсэн ихшгээр төгсөж байна. Түүний араас баа гүйгүүлэгчээр эхэлсэн баар гэсэн хувилбарыг залгана. За энэ бол усаар гэдэг үгийг инхүү чинь. За мори буюу морь хэмээх үгийн араас баар нөхцөлийг залгаад мориор гэсэн үгийг инхүү чинэ. За арга, чарга, аргаар, аргаа баар гэж бичнэ. За яар нөхцөлийг гүйгүүлэгчээр төгссөн үгийн араас залгана. За жишээлх юм бол ном хэмээх үг нь ма гүйгүүлэгчээр төгс учраас яар гэсэн нөхцөлийг залгана. За энэ бол номоор гэсэн үгийг хөөчнө. За үзгээр бичих гэх мэтлэн үзүүг иээр. За энэ бол үзгээр иээр гэж уншина. За мөн туслаар гэж бичих юм бол тусуул яар гэсэн нөхцөлийг залгана. За дараагийн тялгалын нөхцөл нь хамтрахын тялгалын нөхцөл. За энэ нь монгол хэлний тай, тэ, той зэрэг нөхцөлийг илэрхийлнэ. За үүнийг бол зөвхөн тай, тэ гэсэн хувилбараар бичээд төгсгөл харгалзахгүй, за мөн эр эм үг аль нь харгалзахгүйгээр бичнэ. За жишээлх юм бол настай хүн гэд насуу тай, настай гэхийг наасуу түүний араас тай нөхцөлийг залгана. За номтой гэдэг үг ном, тай. За мөн гэртэй, гэр, тэй. За эм үгийн араас залгасныг бол тэй гэж уншина.
За эртний монгол хэлний луга лүгэ гэсэн нөхцөл нь хамтрахын тиаллын утгыг илэрхийлнэ. За луга нөхцөлийг бол лууга гэж бичнэ. За эм үгийн араас лүгэ хэмээн бичнэ. За тэгэхээр эр үгийн араас луга, эм үгийн араас лүгэ гэсэн үйлбэрийг зална. Жишээлбэл ах эр үгийн араас луга гэсэн үйлбэрийг залгаад ах луга гэсэн үг болно. За эгч гэдэг нь эгээчи гэсэн эм үг байгаа учраас эгээчи лүгэ гэсэн нөхцөлийг залгана. За энэ бол хамтрахын диалогын нөхцөл байна. За энэ удаагийн хичээлээрээ нэрлэх, харьяалах, өг хоших, заах, гарах, үйлдэх хамтрахын 7 диалогын нөхцөлийг үзлээ. За жишээ болгож диалогын нөхцлөөр нэг үгийг хувиргаж үзүүлье. За жишээлбэл бол ихшгээр төгсөн үгийн жишээ аабуу. За аав гэдэг үгийг аабуу гэж бичдэг. За нэрлэхийн диалгалд бол тэг хувилбартай. За харьяалахын диалгаар хувирах юм бол аавын гэсэн үг болно. Аабуу ихшгээр төгссөн эр үг учраас ийн гэсэн хувилбарыг залгаад аавын гэсэн үг болно. За хошихын диалгаар аабуу дуу яг гэвэл ихшгээр төгсөн учраас хэвтээ дэ хувилбартай үгийг сонгоно. За заахын диалал нь аабуу и гэсэн хувилбарыг залгана. За гарахын диалал нь аабуу аача буюу ааваас гэсэн үг болно. За үйлдэхийн диалгал нь баар яар гэсэн хоёр нөхцөлтэй. За аав гэдэг нь ихшгээр төгссөн учраас баар нөх хувилбарыг залгана. За хамтрахын диалга нь тай буюу аабуу тай. За аав гэдэг үгийг 7 диаллаар хувиргалаа. За дахин нэг гүйгүүлэгчээр төгссөн үг жишээ авъя. За гэр гэдэг үг нь нэрлэхийн диаллаар тэг хувилбартай. За харьяалахын диалга нь гэрийн гэдэг үгийг гэр үн гэж бичнэ. Өг хошихын диалгаар хүн бол гэр түу хатуу дэвсгэр үсгээр төгссөн учраас түу хувилбарыг залгана. За заахын диалга нь гэр за гүйгүүлэгчээр төгссөн учраас дан и хувилбарыг залгана. За энэ бол гэрийг гэдэг үгийн инхүү чинь. За гарахын диалгаар хувирах юм бол гэр эчэ буюу гэрээс гэсэн үгийг инхүү чинэ. За үйлдэхийн диалгалаар гэр хэмээх гүйгүүлэгчээр төгссөн учраас иер гэсэн хувилбарыг залгана. За хамтрахын диалгалт хувирах бол гэр тэй гэсэн нөхцөлийг залгана. За энэхүү аав гэр гэсэн хоёр үгийг 7 диаллаар хувиргалаа. За та бүхэн нэр үгийн үндсийг 7 диаллаар хувиргаж бичээрэй. За энэ удаагийн хичээл үүгээр дуусч байна. Дараагийн хичээлээрээ дахин уулзлаа. Баяртай.